Дата мэдээлэл нь нэг болон түүнээс дээш хэрэглэгч харилцагчийг дамжиж боловсруулагдаж бий болдог. За энэхүү процессын явцад дата мэдээллийн үнэн зөв байдал алдагдаж дата мэдээллийн үр дүн худлаа гарах магадaltaй байдаг. За тэгвэл энэхүү асуудлыг хэдүүлээ өнөөдөр яаж шийдэх талаар үзцгээе. За тэхийн тулд хэдүүлээ Google Sheet-ээ төгжиж өгөх ёстой. За Google Sheet-ийг төгжихийн тулд дэлгэцэн тарагдж байгаа шорткодыг оруулж өгнө. За түүний дараагаар бид нэр пассвортоо зохиож оруулж өгнө. За энэ дээр хэдүүлээ мартахгүй пассворд оруулж өгөх нь зүйтэй. За ингээд пассвортоо зохиоод оруулаад өгсөний дараагаар би энэ утгыг устгах гэхэд устгахгүй байгааг та бүхэн харж байгаа. Бас би edit хийгээд оруулах гэхээр бас алдаа заагаад болохгүй байна гэсэн. За тэгвэл одоо дахиад нэг тохиолдолд би хэн нэгэн рүү мэдээлэл явуулаад за тодорхой хэсгүүд дээр тухайн хүнээс мэдээлэл бүхэлж оруулсны дараа дата мэдээлэл маань бүрэн гүйцэд болно гэсэн тийм тохиолдол үүссэн гэж үзье. За энэ тохиолдолд хэдүүлээ зарим нэг хэсгийг edit хийж өөрчлөх боломжтой байдлаар үлдээх хэрэгтэй гэж бодвол за би энэ дээр ногооруулсан байгаа дөрвөнүүдийг яг тийм нүд гэж үзээд энийг төгжээгүй үлдээе гэж бодъё. За тэгэхээр тулд эхлээд хэдүүлээ Google Sheet-ийн төгжээг мөн түрүүний шорткатаа оруулаад за энэ дээр зохиож өгсөн пассвортоо оруулсны дараагаар төгжээ маань тайлагдчих. За одоо хэдүүлээ харцгаая. За ингээд устгаж болон өөрчилж болж байна. За түүний дараагаар энэ дөрвөн нүдээ идэвхжүүлж авлаа. Маус хоёроо дарлаа. Promote Sales дээр дараад огт сонгох нэгтгэхэд Protection хэсгээс Locked гэснийг нь болиулаад OK тарчна. За түүний дараа түрүүний хэдүүлээ хийсэн үлдээ тавтаа хийж нэсэг. Нөгөө шорткатаа оруулж өглөө. Пассвортоо зохиож орууллаа. Мөн хоёр дахь удаага оруулж баталгаажууллаа. За одоо хэдүүлээ харцгаая. Эхлэний хэлжинд worksheet манд үжигдсэйсийг шалгая. За окей энэ утгыг би өөрчлөх гэж үзлээ. Болохгүй байна. За тэгвэл одоо нөгөө ногооруулсан хэсэг дээр байгаа утгаа би өөрчилж чадж гин үгүй гэдэг харъя. За би устгаж болж гин. Би өөрчлөөд бичих болж гин. Дата мэдээллээ илүү наривчиж ингэж өөрчилж одоо төгжиж хамгаалж бид нэр болдог байх нэ.